Монгол улсын санаачлагаар дэлхийн нийтээр 2026 оныг бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарласан. Энэ хүрээнд манай улс дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн чуулган баг хурлыг энэ сарын 14-өөс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж, дэлхийн 100 гаруй орны малчин иргэдийн төлөөллийг хүлээн авах гэж байна. Хуралдааны төгсгөлд батлагдсан тунхаг бичгүүдийг ирэх COP17 баг хуралд танилцуулахаар болсон байна. Монгол улсын санаачилсан бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил санаачлагыг Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле 2022 онд баталсан бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 102 гаруй улс 550 гаруй байгууллага дэмжиж нэгдсэн байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх өнгөрсөн оны 12 дугаар сард Итали улсад хийсэн төрийн айлчлалынхаа хүрээнд Ром хотод бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн албан ёсны нээлтэд оролцсон юм а. Монгол улсын дэвшүүлсэн энэхүү санаачлага бол санаачлага Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн тогтоол болгон батлагдсан дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалах, бэлчээрийн тогтвортой менежмент болон нөхөн сэргээлтийг дэмжих, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд маш чухал ач холбогдолтой гэж бид охин үзэж байгаа юм. Монгол улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, ажилгүйдэл, ядуурл зэрэг нийгмийн асуудлыг бууруулахад энэхүү олон улсын жил хамгийн чухал хувь нэмрээ оруулна гэдэгт бид охин бас итгэл төгс байгаагаа илэрхийлж байна. Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт бүс нутгийн хилцүүлэг чуулган зохион байгуулагдсан бөгөөд түүнээс гарсан үр дүнг хилцэх нэгдсэн чуулганыг энэ сарын 14-өөс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулах гэж байна. Нэгдсэн чуулганаас өмнө энэ сарын 9-ноос эхлэн Хинти, Говьсонбор, Баян-Онгор, Архангай, Булган, Сэлэн аймгийн Сумдад хээрийн хилцүүлэг зохион байгуулж байгаа бөгөөд Монгол малчдын амьдрал уламжлалт бэлчээрийн менежменттэй газар дээр нь танилцж байна. За Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын дэргэд бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй олон улсын жилийг хариуцсан зохион байгуулах удирдах хороо байгуулагдсан. За энэхүү удирдах хурааг бол Монгол улс дараагаар сонгогдсон ажиллаж байгаа. Тэгэхээр энэ жилийн хүрээнд Монгол улс Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран харилцан уялдаа холбоотой маш олон үйл ажиллагаа хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна. Мөн дэлхий болон бүс нутгийн хэмжээнд судалгааны ажлуудыг санаачлан зохион байгуулж байна. Тэгэхээр энэ жилийн хүрээнд бол хамгийн оргил үйл ажиллагаа болох дэлхийн малчдын чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам болон Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага хариуцсан ажиллаж байна. Дэлхийн малчдын чуулга уулзалтад Монгол улс онцгой ач холбогдол өгч байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх энэ малчдын чуулга уулзалтад өөрийн биеэр оролцсноо. Дэлхийн нийт газар нутгийн талаас илүү хувийг бэлчээр нутаг эзэлж 200 гаруй сая хүн нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь дэлхийн эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд чухал хувь нэмрээ оруулдаг. Гэвч сүүлийн жилүүдэд нүүдлийн мал аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлт, хөрсний дороотол, газар ашиглалт, зах зээл, нийгмийн үйлчилгээнээс алслагдах зэрэг олон сорилттой тулгарч байгаа. Тиймээс энэхүү сорилтуудыг даван туулах зорилгоор Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх цагаан алт хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн тогтолцоогоор хүнсний аюулгүй байдлыг хангах, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа юм а.